Дарган цумын уугуул Ахмад эдийн засагч Зундын Начинг Монгол улсын ерөнхийлөгчийн 11-р сарын 25-ны өдрийн 173 дугаар зарилгаар Монгол улсын гавьяат эдийн засагч цолоор шагнасныг улсын хурлын гишүүн Батцуур гардуулан өглөө. Начин нь 1958 онд Улаанбаатар готноо санхүү эдийн засгийн техникумд нэгтлэн бодогч мэрэгчлэр суралцаж 1964 онд аймгийн ард их хурлын депутатуудын гүйцэтгэх захиргаанд гавьяат эдийн засагч Нямын удирдлагадор ажлын гараагаа эхлүүлж байжээ. Үүнээс хойш Автбааз аймгийн гүйцэтгэх захиргаа зэрэг тасралтгүй 40 жил ажиллаад гавьяаныхаа амралтанд гарсан байна. За Монгол улсын ерөнхийлөгчийн 2025 оны 11-р сарын 25-ны өдрийн 173 дугаар зарилгаар Монгол улсын гавьяат эдийн засагч цолоор Зундын өвөгтэй Начин таныг шагнасан байна. За Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх гэсэн байна. Хаа засгийг харж бүгд найрамдах засгийг бий болгож шинэ үндсэн хуулиар баталж ирсний 101 жил. За тэгээд Монгол бахархлын өдөр гэдэг энэ сайхан өдрүүдийг тохиолдуулан таныг Монгол улсын өндөр дээд шагнал гавьяат эдийн засагч цол өртсөнд маш их баярлж байна. Их баяртай. За тэгээд та Сүхбаатар аймгийн 83 жилийн одоо энэ түүхийн хөдөлмөрт санхүү эдийн засгийн салбарт хойч үеэ сургууль хүмүүжүүлэх энэ салбарыг одоо бий болгоход хүчээр зүтгэж ирсэн ийм сайхан буурлаа. За Сүхбаатар аймгийн ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа түүний санхүүгийн хэлцэд гавьяат эдийн засагч заны Нямган гар дээр хөрвж ирээд тэнд 4 жил ажиллаад сүүлдээ баазад ерөнхий нэгтгэн бодлогоор томилгдсон. За ингээд одоо баазтаа олон жил болсон тээвэрт тэнд явсан. За сүүлдээ аймгийн гүйцэтгэх нөхөр аймгийн дарга манай далай дарга намайг захиргаандаа авна гэдэг баазаас буцаагаад одоо татаад захиргаанд нэгтгэн бодлохоор тавиад тэнд л одоо ажлынхаа ихэнх хэсгийг аймгийн гүйцэтгэлд ажилласан да. Шалгалт ирэхлээр бэлдээд нэг ах юм болоод ингэдэг миний хөлөрд юмнаас ийм үзий тийм марыг бол тэнийг харуулцгаад л тэгээ бэлэн одоо байдаг юм. Тэгээ миний ажлын туршлагаас хэд хэдэн ажлын туршлага байдгийг. За энэний нэг нь бол тэр үед 70-аад онд сангийн яамны сайдын туршаад гараад Сүхбаатар аймгийн гүйцэтгэхний даргын захирамж аваад энэ хоёр бол энэ хүний туршлагыг одоо улс орон даяар нэвтрүүлэх хэрэгтэй байна гэж тэр хоёр байгууллага шийдээд тэгээ одоо миний ажлын туршлагыг 18 аймгийн гүйцэтгэх яг гүйцэтгэлд их таардаг туршлага байхгүй юу? 11-р сарын 26-нд буюу Монгол улсын анх дугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамд улсаа тунхагласны 101 жилийн тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Сүхбаатар аймгаас 4 гавьяат шинээр төрсөн түүх өдөр байлаа.